ингээ өнөөдөр мэдчилж байна. Бөөрөлжүүдийн цахилгаан станцаас мэдчилж байна. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдөр. За бидний энэ ард харагдаж байгаа бол Бөөрөлжүүдийн цахилгаан станцын 1-р одоо блокийн турбин генераторыг харуулж байна. Дашрам сонирхолтой хэлгээд өнгөрсөн 2024 онд нийс Улаанбаатар хот эрчим хүчний салбарт хэд хэдэн хөрөнгө оруулалт хийсэн. За үүний нэг нь бол энэ Бөөрөлжүүдийн цахилгаан станцад бид нар хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 2024-өөс 2025 оны өвлийн эд оргил ачааллын үед эрчим хүчний хязгаарлалтгүй явах юм нөхцөл бүрдэж. За энэ нэгдүгээр одоо энэ дүрсэн дээр харагдаж байгаа нэгдүгээр одоо блокийн турбин генератор 150 мегаваттын эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа. За өнөөдөр сая бид нар одоо яг станцын удирдлагын төвд орж яг бодит цагаар харахад 150 мегаваттыг тасралтгүй үйлдвэрлэж байгаа ийм одоо мэдээллийг дэлгэцэн дээрээс авсан. За тэгвэл саявтархан дулааны 3 дугаар цахилгаан станцад харамсалтай осол болсон. Үүний улмаас 50 мегаваттын турбин генератор одоо бүрэн ажиллагаагүй болсон байгаа. За үүнээс гадна мөн 3 дугаар цахилгаан станцын 7 дугаар турбин бас зогссон байгаа 25 мегаватт. 9 дугаар турбин шатсан 50 мегаватт. За мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 12 мегаватт бас одоо би зогссон гэж ийм мэдээлэл авсан байгаа. Тэгэхээр эх өвлүүд бид маш хүнд өвлийг авахар байгаа. За бидний одоо гол найдвар бол яг бидний энэ ард угсралт хийгдэж байгаа Бөөрөлжүүдийн цахилгаан станцын дараагийн 2 дахь блок буюу 150 мегаваттын угсралтын ажил явагдаж байна. За би сая энд ажиллаж байгаа одоо ерөнхий инженероос асуухад бид нар 12 сарын 5-нд энэ блок, энэ турбин генераторыг бүрэн ашиглалтанд оруулахаар ингээд хичээж ажиллаж байна гэдэг ийм сайхан мэдээлэл өгч байна. Ингээд энэ тохиолдолд бид нар дутагдж байгаа саяны ярьсан ТЭЦ-3-ын 7 дугаар блокийн 25 мегаватт, ТЭЦ-3-ын 9-р одоо турбин генератор, за тэгээ мөн Эрдэнэтийн дулааны станцын бас 12 мегаватт гэдэг ийм олон асуудлуудыг хааж бид нар ирэх 2025-аас 26 онд шилжих өвлийн оргил ачааллыг давах ийм найдвар бидний ард харагдж байна гэдэг та бүхэнд хэлэх гэж өнөөдөр бас ирж байгаа. За үүнээс гадна бид нар бас үргэлжлүүлээд энэ Бөөрөлжүүдийн 3-4-р блок дээр хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг зүйлээ бас өнөөдөр ирж одоо энэ Бөөрөлжүүдийн төслийг хэрэгжүүлж байгаа нэгжийн удирдлагуудаа уулзаж ярилцж байна. Тэгэхээр Монгол улс цаашид эрчим хүчний найдвартай хэрэглээгээ хангахыг эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтууд хийх хэрэгтэй. Анх удаага нийс Улаанбаатар хот 2024 онд дотоодын зах зээл дээр бонд гаргаж одоо нийтдээ 350 мегаваттын эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсний үр дүнгууд гарсан. Эндээс 70 км-ийн зайтай Багнуурын одоо Багнуур дүүргийн нутаг дэвсгэрт нийс Улаанбаатар хотын 100% өмчлөлийн 50 мегаваттын батарей станц бас бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа. За энэ жил бид нар бас эрчим хүчний салбарт төр хувийн хвшлийн түншлэлийн дараагийн оролцоонуудыг хангахыг Хүннү хот дээр 300-ийн нар 90 мегаваттын батарей станцын хосолсон сэргэгт эрчим хүчний төсөөллийн тендер сонгон шалралтын ажлыг зарлцсан явж байгаа. Мөн Моронгийн давааны төвлөрсөн хогийн цэгийг түвшиглэж Улаанбаатар хотын ахын болон үйлдвэрлэлийн хог аягдлыг шатаах, улмаар шатааж 34 мегаваттын эрчим хүч гаргах төр хувийн хвшлийн түншлэлийн сонгон шалралтын ажил бас эд дундаа орцсон явж байгаа. За мөн Улаанбаатар хотод бохир үнэртдэг хамгийн том асуудал байдаг. Тэгвэл тэр үнэрийг гаргаж байгаа төв зөвөрлөх байгууламжаас гарч байгаа лагийг шатааж 10 мегаваттын эрчим хүч гаргах бас одоо эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтыг босгох ийм ажил одоо эд дундаа явж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот урд хожид байгаагүйгээр эрчим хүчний дутагдлаас гарах, цаашид Улаанбаатар хотод үйлдвэрлэл үйлчилгээ өргөжин дэлгэх
хамгийн суур шалтгаан болсон эрчим хүчний үйлдвэрлэлийг бодитоогоор нэмэгдүүлэх ийм ажлууд явагдаж байгаа гэдгийг бас та бүхэнд өнөөдөр хэлхийг хүсэж байна. Тэгээ энд өнөөдөр энэ 2 дугаар блок дээр нийтдээ 1000 орчим одоо инженер техникийн ажилтнууд ажиллаж байна. Энэ хүмүүсийн сая бидэнд хэлсэн амласнаар 12 сарын 5 гэхэд бидний энэ ард харж байгаа турбин генератор ингээд бүрэн хүчин чадлаараа орох нэ гэдэг ийм одоо сайхан мэдээллийг та бүхэндээ хүргэе. За ер нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 2 дугаар сахилгаан станц 20 гаруй мегаватт 22 мегаватт үйлдвэрлэж байгаа. 3 дугаар сахилгаан станц одоогийн байдлаар 100 хүрэхгүй мегаватт үйлдвэрлэж байгаа. Буучин одоо ажиллаж байгаа энэ турбин генераторуудын насжилт дандаа 60-70 донд үйлдвэрлэгдсэн. Маш одоо хүнд байдалтай байгаа. Тэгэхээр цаашид эрчим хүчний яамтай хамтарч нийслэл Улаанбаатар хотын болон төвийн эрчим хүчний одоо найдвартай хэрэглээг хангах ийм их усүрүүдийг барьж байгуулах ийм төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Би дахиад тоочж хэлье. За энэ 150 ордсон, Багнуурын 50 ордсон. Одоо энэ ард харагдж байгаа 150 мегаватт 12 сард орно. Үүнээс гадна 3-4 дугаар блокийн дараагийн 300 мегаваттаар бид нар хамтарч ажиллах одоо саналаар харилцан солилцож байгаа. За бодитоогоор бид нар зарлцсан байгаа тендер ТЭЦ 5-ын тендер сонгон шалгаруулалт 7 сарын ихээр хаагдана. Юуны Моронгийн давааны 34 мегаватт хог шатаах станцын одоо тендер бас удахгүй шалгаруулалт эцэлнэ. За лаг шатаах үйлдвэрийн 10 мегаваттын асуудал яригдж байгаа. За мөн Хүннүү хотод 400 мегаваттын эрчим нарны одоо панел станц, түүнийг дэмжсэн 90 мегаваттын одоо батарей станцын ийм төслүүд ингээд хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэн дахиж хэлье. Улаанбаатарчуудаа хандаж хэлье. Тэгээд та бүхэн амралтын өдрүүдийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.